Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2007 онд нээлттэй хийсэн Рата Тоолын хүүхэлдэйн киног ярьж өгөхөөр бэлдлээ. Нэвтрүүлэгч ярьж байна. Дэлхийн бүх улс орнуудаас энэ сэдвээр мэтгэлзэх дуртай хэдиж зөвхөн Францчууд бид нар л дэлхийн хамгийн гайхалтай хоолнууд Францад хийгддэг гэдгийг мэддэг. Харин Парисын хамгийн шилдэг хоолнуудыг тоогооч Аугуст Густаво хийдэг гэлцэдэг. Густавогийн ресторан бол Парисын хамгийн шилдэг нь бөгөөд ойрын 5 сарын захиалганд бөөгд дүүрчихсэн байна. Түүний Францын гайхалтай хоолны урлаг нь өрсөлдөгчдийн их анхааралыг төрүүлдэг. Тэрээр 5 од авсан хамгийн залуу тоогооч юм а. Густавогийн хүмбэр хоол хийж чадна гэх ном хамгийн их борлуулалттай юм. Гэвч хүн бүхэн үүнд баяртай байсангүй. Шүүмжлэгч Антонего ахацсан нэр байна. Хүмбэр хоол хийж чадна. Бүрж гайхмар зүйл нь Густаво үүнд итгэж байгаа нь хачирхалтай юм. Би бол хоол хийхийг маш нухацтай авч үздэг. Би хүмбэрийг хоол хийж чадна гэж бодохгүй байна. Энэ цонхоор нисч гарч ирж байгаа харгуул манай киноны гол дүр Реми. Тэрээр хөдөө амьдрах нэг эмэгний гэрийн ойролцоо гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг. Манай гол дүр хэдийгээр харах ч гэсэн бусад харахнаас тис өөрөө өвөрмөц сэтгэхүйтэй. Реми, юуны өмнө би бол харах. Мэдээж харахны хувьд бол амьдрал тун хийцүү. Хоёрдугаарт миний амтлах болон өнөрлөх мэдрэхүй маш өндөр хөгжсөн. Манай гол дүр тэнэгдүү ах болон аавынхаа хамт аж төрдөг. Ремигийн аав нь тухайн хархнуудынхаа ахлагч нь бөгөөд хүмүүст тун дургүй. Реми чадварынхаа ачаар гэрийнхэндээ хоол үнсний хаягдалд хулганы хор байгаа эсхийг шалгаж өгдөг юм байна. Даанч хөөрхий аав нь Ремигийн энэ авьяасыг хэндэж хэрэггүй гэж боддог. Аавынх нь хувьд Реми бусад хархандаа тустай зүйл хийж байгаа юм шиг санагддагч Реми харин хүмүүсээс хог хулгай хийж амьдрахыг хүсдэггүй. Тэгэд Реми нэг өдөр шин санаа олноо. Нэгэнтэл хулгай хийж байгаагаас хойш гал тогооноос шинэ хүнс хулгайлах санаа. Ремигийн аав нь нэгдүгээрт бид бол хулгайч биш. Хоёрдугаарт гал тогооноос хүмүүсээс холвой. Энэ бол аюултай. Ремигийн хувьд үүнийг ойлгож байгаач зүгээр ч нэг амьдрахаас илүү хүмүүсийн шин зүйл хийж бүтээдэг тал нь манай хүнд маш их таалагддгийн байна. Реми эмэгний байшин руу явж ороод Густавогийн шоуг үзэнгээ гүзээлзгэн бяслаг хоёрын хослолыг амталж үзлээ. Энэ үед эмгэн сэрнэ. Ремигийн алс зүгтаад гарлаа. Гарч яваад харин шинээр ургаж буй мөөгийг хараад хоол хийхээр болдог. Тэгээд тэнд хог ухаж байгаа ахтайгаа таарад мөөгөө нуух газар хайхаар явдаг. Ах нь ганцхан түүнийг ойлгодог болохоор Реми хажууд нь өөрийнхөө байж чаддгийн байна. Ремигийн ах чи яагаад тэгж яваад байгаа юм бэ? Би байн савраа угаамааргүй байна. Чи ингэж бодож байсан уу? Бид явдаг савраараа хоол иддэг талаар, бид өөрсдийнхөө ам руу ямар хоол хийж байгаа талаар үргэлж би хоол идэхдээ хаасаагүй явсан савраа амталмааргүй байна. Ингээд явж байгаад Реми ахыхаа чирж явсан ууднаас нэг бяслаг олдог. За ингээд манай харахны сэтгэл нөдөлж эмэгний яндан ашиглаад хоол хийхээр шийднэ. Яндан дээр гараад мөөгөө болгож байтал гинт аянг цогж манай хоёр газар тунчихна. Гэхдээ мөөг нь гайхалтай амттай болсныг Реми гайхнаа. Сэтгэл нь ханаагүй тул амтлагч явахаар ахыгаа дагуулад эмэгний гал тоогоо руу орхолно. Энэ үед нь харин эмгэн унтаж байлаа. Реми амтлагч авах зур ахта Густавогийн талаар ярьж өгдөг. Манай Реми уншиж чаддаг бололтой. Их л боловсралтай харах байхын. Харин энэ хооронд аав нь хүүхдүүддээ санаа зовноо. Реми зургатаар гарах Густавогийн шоуг хараад өөрийгөө ч мөн хоол хийж чадна гэдэгт итгэдэг. Ингээд л гинэт Густаво Антон Эгогийн шүүмжлэлээс болж нэг удаа алдсан бөгөөд сэтгэл гутралд орсны улмаас нас барсан болохыг нь мэддэг. Энэ үед харин эмгэн сэрчихнэ. Харахыг харангуутаа шууд бууга гарч ирээд буудаж гарлаа. Ремигийн ах зүхтэж явсаар гэрлийн бүрхүүлнээс зүгдэж амгарнаа. Харин сумны нүхнүүдээс болоод дээвэр нь нурчглаа. Ремигийн сүрэг бүхлээрээ унаад ирнэ. Ямар аимшигтэй дүр зураг вэ. Тэгэд бүгд зүхтацгаалаа. Энэ хооронд Реми Густавогийн номыг авахар буцах болно. Ингээд тэр номыг авсан хэдий ч заваар зүхтэж байгаа гэрийнхнийгээ гүйцэж чадсангүй. Реми усны хоолоогоор зүгчиг мэдхгүй сэлүрдэж явсаар эцэстээ ус руу унаж сүүлд нь урсгалд нь хөвж нэг хоолойны дэргэд гарч ирлээ. Өлссөн Реми хидэмил Густавогийн номыг эргүүлж байтал Густавогийн зураг гинэд түүнтэй яриад эхэлдэг. Чи хэрвээ өлсөж байвал явж хоол хай. Би дөнгөж сая гэр бүл найзуудаа алдчихлаа. Магадгүй үрд бах. Чи яаж мэдэж байгаа юм бэ? Чи бол зүгээр л нэг төсөөлөл. Би ер нь яагаад чамтай яриад байгаа юм бэ? Чи дөнгөж сая гэр бүл найзуудаа алдсан. Ганцаараа үлдсэн. Тийм ээ. Бас чи өгсөн. Гэхдээ энэ бүхнийг эергээр бодох хэрэгтэй шүү дээ. Хэрвээ өөрт байгаа зүйлстэй төвлөрөөд байх юм бол өмнө чинь юу байгааг хизээж олж харж чадахгүй. Тиймээс босоод эргэн тойрноор яваад үз. Ингээд Реми усны хоолоогоор авирын явсаар
нэг айл руу яваад орлоо. Талхуулгаалаад идэх гэж байтал Густавогийн сүнс дахин гарч ирээд түүнийг загинлаа. Реми хэдий маш их өлсөж байсан ч гэсэн түүний үгэнд ороод барилгаар тэнэвчилсээр өөрийгөө гинэт Парист хүрээд ирсэн болохыг мэддэг. Тэгээд бүр Густавогийн рестораны дэргэд хүрээд ирчихсэн байна. Густавогийн ресторан урдын адил ажил ихтэй, захиалгаар тасрахгүй хэвээр байна. Энэ харагдах бүтэлгүй залуу бол манай киноны бас нэгэн гол дүр Лингвини. Тэрээр нас барсан ээжийнхээ үлдээсэн захиагаар Густавогийн ресторанд ажилд орохоор ирсэн юм байна. Харин энэ зөвүүн сахалтай жижиг нөхөр бол шинэ ахлах тоогооч. Тэр Лингвинийг хараад ажилд авах дургүй байна. Ингэсэн ч ажилчид нь түүнийг айл хэдийн цэвэрлэгчээр авчихсан байв. Энэ хооронд Реми маань галтогооны бүхий л үйл явцын талаар Густавогийн сүнстэй ярилцаад байж байдаг. Тэр үед харин Лингвини нэг сэжиг бүхий юм хийгээд эхэллээ. Лингвини шүлийг алж байна. Үүнийг харсан Реми уурлнаа. Тэр үед нь харин Ремигийн харж байсан порчх нь онгоогоод манай харах угаал турлуу унчихлаа. Яг сайхан зүхтах гэж байснаа. Лингвинигийн сүрүүлсэн шүлний хажуугаар зүгээр өнгөрч чадсангүй. Хоолны торгон мэдрэмжтэй шүү дээ. Жинхэнэ өөрийн ур чадвараа гаргаад шүлний амтыг засаж байлаа. Лингвини харин түүнийг олоод харчихна. Гэнэт ахлах тоогооч гарч ирээд Лингвинийг зүгээр цэвэрлэгч байж хоол хийсэн гэж уурлах болно. Харин тэр үед нь өөр нэг тоогооч шүлийг ашиглаад аль хэдийн заал руу гаргачихлаа. Лингвинигийн хийсэн шүл үйлчлүүлэгчид таалагднаа. Тэр үйлчлүүлэгч нь бүр өөр нэг нэртэй хоолны шүүмжлэгч байсан юм байна. Гэсэн ч ахлах түүнийг халах гэж байна. Харин энэ Колет гэж уур тавьсгүй дундуур нь орж ирээд Лингвинийг хамгаална. Түүнийг халж болохгүй. Тэр шүүмжлэгчдэд таалагдсан. Тэр бүр өөрөө танд хэлсэн. Хэрвээ тэр үүгээрээ шүүмж бичээд өөрт нь энэ хоолыг хийж өгсөн тоогооч халагдсан гэдгийг мэдвэл яах вэ? Тэр бол зүгээр л нэг цэвэрлэгч. Түүнд таалагдахаар хоолыг хийж чадсан. Хэрвээ бид Густавогийн хамгийн их идэгдэг зүйлийг үгүйсгэх юм бол Густавогийн ресторанд ажиллах ямар хэрэг байсан юм бэ? Тэр чинь юу юм? Хүн бүр хоол хийж чадна гэхүүрээ. Ингээд Лингвини маань ажилтайгаа үлдэж чадлаа. Түүнийг Колетэд хариуцуулаад өгчлөө. Реми харин энэ боломжийг ашиглаад зүхтах гэж байтал галтогооныхон бүгд түүнийг харчихлаа. Бөө юм болж байтал Лингвини түүнийг бариад авнаа. Тэгээд түүнийг гадаа гаргаж алах үүрэг даалгавар авдаг. Лингвини Ремиг яг алах гэж байтал Ремиг харж өрөвдөд болчихно. Лингвини өрөвцөө харцаар харахаа бол. Тэр шүлэнд яг юу хийсэн гэдгээ надад хэлээдэх. Аргаа барсан Лингвини хулган өөрийг нь ойлгож байгааг хараад маш их гайхнаа. Чи сая толгойд өгсөн үү? Чи намайг ойлгож байгаа хэрэггүй. Би галзуураагүй юм байна. Тэгэхээр би хоол хийж чадахгүй. Харин чи чадна. Реми толгойд өглөө. Тэгээд Ремигээс шүлийг дахин хийгээд туслахыг нь хүсдэг. Тэгээд түүнийг шилэн хоргоноос нь гаргах үед Реми шууд зүгтаачихнаа. Лингвинигийн амьдрал асуудалтай боллоо. Реми харин түүнийг харж өрөвдөд буцаж очсноор тэд хамтрагчд боллоо. Лингвини түүнийг гэртээ аваачаад тэд хамтдаа амьдрахаар болдог. Лингвини өглөө сэрэх үед Реми алга болчихжээ. Хөрөгч нь бас хоосорчгож. Ремиг хулгай хийгээд зүхтаачихсан байна гэж бодож байтал Реми түүнд өглөөний цай хийж байсан юм байна. Реми хоолнд нь хэдэн орц дутсан тул хулгай хийчихжээ. Лингвини түүнд хулгай хийхгүй байхыг сануулад манай хоёр ажилдаа явлаа. Энэ хооронд галтогооныхын шүүмжлэгчийн бичсэн шүүмжийг уншаад байж байдаг. Лингвини Ремиг хувцсандаа нуугаад галтогоо руу орох болно. Ахлах харин тэр үед нь Лингвинид дахиад шөлөө хий гэж тушаах болно. Лингвини өөрийнхөө хийх гэтэл Реми түүнийг болиулаад хамаг биен дээр нь гүйж хазж эхлэв. Манай хоёр яаж ойлголцох учраа олохгүй байж байгаад Ремиг малган дотроо хийгээд гартал гэтэл ирж байсан зөөгчөөс Реми Лингвинигийн үсийг татаж бултаж чадсанаар манай хоёр хэрхэн ойлголцох арга олдог. Тэд гэртээ бэлтгэл хийгээд Лингвинийг удирцаар өглөө гэхэд тэд гайхалтай сайн хамтрагчд болсон байна. Тэгээд мэдээж шүлээ амжилттай хийж чадах болно. Лингвини маань Колетийн дагалдан болно. Колет түнд чи сонс. Би яагаад энд байгаа ганцхан эмэгтэй вэ гэдгийг мэдхүү. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийг ажилд авдаггүй энэ хэцүү үед би өөрийн зүтгэлээрээ гарч ирсэн юм. Энэ зүтгэлээ би зүгээр нэг азтай цэвэрлэгч хүүгээс болж нур алгахгүй шүү. Ойлгосноо? Энэ хооронд ахлах Густавогийн хоолны рестораныг зүгээр нэг энгийн франчайз болгох гээд хүнтэй тохиролцож байдаг. Хүнээ явуулчихад Лингвинигийн ээжийн үлдээсэн захиаг унших үед нэг том нууцыг мэдэж авнаа. Тэр шууд л хуйлчаа дуудлаа. Лингвини бол Густавогийн хүү бөгөөд хэрвээ Густавогийн өв залгамжлагч гарч ирэхгүй бол түүний бүх хөрөнгө нь энэ ахлах руу шилжих байсан юм байна. Яг сарын дараа бүх юм сайхан болох гэж байтал гинэд Лингвини гэж өв залгамжлагч нь гараад ирсэн юм байна. Ахлах маш их айна. Хуйлч нь Густавогийн өснөөс аваад энэ бүхэн үнэн болохыг шалгахаар явдаг. Колет харин Лингвинид галтогооны бүх зүйлийг зааж байдаг. Хэрчих, цэвэрлэх, ногоо арилгах, хутгах, шин талхыг таних гэдэл бүх ажилчдыг хүртэл бүгдийг нь түүнд зааж сургалаа. Ахлах орой харж яваад Лингвинийг харахтай сууж байгааг нь харчихлаа. Буцаа тартал харин байдаггүй. Үйлчлүүлэгчид харин Лингвинигийн шүлнөөс залхсан тул шинэ хоол хүсэх болно. Энэ ажлыг харин Лингвини болон Колетэд даалгадаг.
Колид хоолыг яг жорын дагуу хийхийг хүссэн ч Реми дур мэдэж орцыг баг зэрэг өөрчлөхөр болдог. Колид яг өөрийнхөө амталсан соусыг хийх гэж байтал Реми Колидын гарыг хааж өөрийнхөө бэлдсэн соусыг хийх болно. Хоолыг заал руу гаргалаа. Бүгд харж байтал үйлчлүүлэгчдэд түүний хийсэн хоол нь таалагдлаа. Тэд захиалгандаа дарагднаа. Бүгд түүний амжилтыг тэмдэглэж байтал ахлах гэрлийн сүдэрт Лингвинигийн малгаан дотроос дахин Ремиг олж харах болно. Лингвини Ремиг гадаа гаргачаад буцаж орж ирэх үед нь ахлах түүний малгайг авсан ч харах байсангүй. Ахлах түүнээс жоохон яриа өдөж түүнтэй хамт дар суухаар хүрэх болно. Реми харин гадаа амраад сууж байтал гинэт чимээ гарч яваад очтол ах нь байж байна. Ахыгаа хараад маш их баярлаж эдэж буй зүйлийг нь хаюулаад хөргөчнөөс хоол хулгайлахаар явдаг. Гэтэл Густавогийн сүнс түүнд хулгай хийж болохгүй гэж сануулнаа. Реми харин үл тоолоо. Энэ хооронд дарсан цогцсон Лингвинигээс ахлах үг унгаах гэж оролддог. Реми ах дээрээ хідэн бяслаг жимс гаргаж ирээд хоолны амтыг мэдэрхийг заана. Гэсэн ч ах нь ямар ч ялгаа мэдэрсэнгүй. Ах нь түүнийг гэр бүл рүү дагуулж явлаа. Аав нь хүүгээ амьд байгааг хараад бөөндөө баярлнаа. Реми аавда түүнд хаяа зочилж байна гэж хэлээд явах гэж байна. Йоо, чи үлдэхгүй хэрэгөө. Эн чин тийм сүртэй асуудал биш шүү дээ аава. Та намайг энд үүрд байна гэж бодоо юу? Шууд хизээ нэгэн цагт үүрээ орхин нисдэг шүү дээ. Бид нар шуу биш. Бид бол харах. Бид үүрээ орхидоггүй юм. Бид харин үүрээ томруулдаг. Магадгүй би харах биш баха. Магадгүй чи бүр харахч биш бах. Магадгүй энэ нь сайн зүйл бах. Харахнууд тэдний хийдэг ганц зүйл бол хулгайлах. Би хулгайлахаас илүү зүйл хиймээр байна. Би хийж бүтээмээр байна. Би энэ дэлхийд шин зүйлийг нэмээр байна. Чи яг л хүн шиг ярьж байна. Тэд таны хэлдэг шиг тийм муу хүмүүс биш. Чи яаж юм итгэлтэй байгаа юм? Би тэднийг жаахан ойроос ажигласан л да. Тэд таны хэлсэн шиг тийм ч муу биш ээ. Ингээд л аав нь түүнийг нэг тийш нь дагуулж явлаа. Ахлах Лингвинигийн амнаас юу ч унгаж чадаагүй тул түүнийг галтогоог цэвэрлээд харахыг тушаалаа. Аав нь Ремид харахны хор хавх зардаг газар аваачаад хүмүүс харахнуудад хэрхэн ханддаг болохыг нь харуулдаг. Үүнийг харсан Реми сэтгэлээр уннаа. Гэхдээ хүмүүс итгэх итгэлээ алдсангүй. Буцаж ирээд Лингвини дээр очиход нөгөөх нь галтогоондоо тасарчихжээ. Колид ирж байсан тул Реми Лингвинийг удирдаад юм хийж байгаа юм шиг жүжлээ. Колид тэрэ жоох юм ярина. Ахлахтай юу ярьсан болохыг нь асуулаа. Лингвини хариулсангүй. Колид харин жаахан уурлаа. Би хичнээн хичээсэн ч бусад хүмүүс үргэлж миний өмнөөс миний боломжийг хулгайлдаг гэд гомдчихжээ. Харин Лингвини тэр үед нь хурихраад Колид түүнийг алгадаад сэрэх болно. Колидыг гарч явах үед Лингвини түүний араас гүйж гараад сэтгэлээ илчлэх болно. Мөн түүнд үнэнээ хэлэхээр тайлбарлаж эхэлнэ. Надад миний юу хийх ёстой хэлдэг бяцхан тоогооч байдаг юм а. Бяцхан тоогооч тэр энд байгаа. Тархинд ч нү үүнийг ойлгох яагаад ийм хэцүү байгаа юм бэ? Би чамд бүгдийг харуулах болно. Ингээд малгайгаа авах гэж байтал Реми Лингвинигээр Колидыг үнсүүлээд энэ хоёр маань хосууд болчихлоо. Реми харин нууц хэвээрээ үлднэ. Энэ үед нөгөө аимшигт хоол шүмжлэгч Энтон Эго Густавогийн ресторан буцаж алдартай болсныг сонсоод нэг зочлохоор боллоо. Ахлахын хуульч нэрээд Лингвиник Густавогийн төрсөн хүү гэдгийг нь хэллээ. Ахлах бүр их сандарнаа. Дээрээс нь харахнаас болж галзуурч байна. Хэрвээ 3 өдөр хүлээх юм бол бүх зүйл түүнийх болох учраас үүний дараа түүнийг халъя гэж шийддэг. Колид Лингвини хоёр болцож эхэлжээ. Реми маань бүр хаягдж хоцорлоо. Зам дээр унаад арай гэж аим гарсан ч хүмүүс түүн рүү орилж хашгичаад манай хүн сэтгэлээр их уннаа. Ресторан руугаа орох гэж байтал ах нь хэдэн арга дагуулж ирээд Реми тэдэнд хоол хулгайлж өгдөг. Өргөгч цоочтой байсан тул тэр ахлахын өрөөнөөс орж түлхүүр авахар оролдлоо. Тэр үедээ харин Лингвиник Густавогийн төрсөн хүү болохыг мэдчихэн. Тэр үед нь харин ахлах орж ирээд тэр бичиг баримтыг аваад зугтнаа. Ахлах түүний араас хөөсөн ч барьж чадалгүй алдчихлаа. Реми бичиг баримтыг Лингвини давчирж өгөөд ахлах халагдж Лингвини рестораныг өв залгамжилж авдаг. Лингвини шин байранд нүүж ороод амьдрал нь дээшилнэ. Харин ахлах түүнийг тагнасаар л Ремигийн ах дүүс түүн дээр улам нэмэгдэж ирж хоол хулгайлуулна. Хэвлэлийн баг хурал хийж байх үед Энтон Эго зочилж ирээд тэнд байгаа бүх хүн чимээг боллоо. Энтон Эго чи Лингвини юу? Баярыг чинь тасалдуулсан дуучлаарай. Та энэ тоглоомонд шинэхэн оролцогч тул таныг дэмжихээр нэгэн боломж олгоё. Та манай тоглоомонд эсрэг талд тоглож байгаа тул мэдээж дүрмийн дагуу зочин тоглогч байгаа. Та Энтон Эго байна. Хоолны сүлжээнд ажилдаг гэхэд чи хэтэрхий удаан сэтгэх юм. Та хоолнд дуртай гэхэд дэндүү туранхай юм. Би хоолнд дуртай биш. Би бүр хайртай. Хэрвээ тэр хоол хайрламар биш бол би залгидаггүй. Би маргааш өрөө гэхэд маш өндөр хүлээлттэйгээр эргэн ирэх болно. Намайг гонсоолохгүй байхын төлөө залбираарай. Реми өөрийг нь ярилцлагандаа дуудаагүй дуурлнаа. Лингвини харин өөрийг нь утсан хүүхэлдээ шиг ашиглахаа боль гэж уурлаад түүнийг гадаа гаргалаа. Энэ бүхнийг харин дээрээс харсан ахлах нь
бүх үннийг мэдчихлээ. Реми уурандаа гэр бүлийнхээ бүх харахнуудыг авчраад гал тогооноос хулгай хийхээр төлөвлөдөг. Лингвини харин түүнд ууралсандаа гэмшээд Ремитэй ярилцахаар ирэх үед бүх харах нуугдах болно. Лингвини түүнээс уучлалтгүй наа. Гэтэл Ремигийн ах хажуудаа байгаа усан үзмийг тэсэлгүй идэж гидсэн дүүрээд унчихна. Бүх харахнууд баригдлаа. Үүнийг харсан Лингвини Ремид урам нь хугараад түүнийг хөөж явуулна. Реми ойлголоо аава. Би хинээр тоглоод байгаа юм бэ? Би бол харах. Энэ бол бидний хийдэг зүйл. Тэр удахгүй явна. Би яаж буцаж орохоо мэднэ гэж хэлээд өөртөө гутарсан Реми явах болно. Харин Лингвини маргааш нь Энтон Эготэй яаж нүүр тулгаа мэдэхгүй маш их айж байна. Лингвини гарч гал тогооныхондоо урмын үг хэлэх гэсэн ч нэг л болж өгсөнгүй. Реми Лингвинигийн урмыг хугалсан ч түүнийг хэрхэн байгааг нь харахаар ирсэн байна. Гэтэл ах нь түүнийг дагаж ирсэн байх бөгөөд дүүдээ хоол харуулах гэж байгаад хулганы хавх руу яваад орчихлоо. Реми гялс амжиж ахыгаа авраад өөрөө ахалхад баригдаад явна. Энтон Эго харин ресторанд ирсэн байх бөгөөд Лингвинигийн хийсэн хоолыг идэхийг хүснэ. Ахлагч мөн адил Энтон Эгогийн захиалсныг захиаллаа. Реми гутарнаа өөрийгөө буруутгаад байж байтал аав нэрж түүнийг аварлаа. Реми шууд л Лингвини рүү буцлаа. Энэ оронд гал тогооных нь түүнээс урд хийдэгшгээ дахиад хоол хийхийг нэхэж эхлэхэд Лингвини паникт ороод юу хийхээ мэдэхгүй байна. Реми харин өөрийгөө зоригтойгоор илчлэхээр шийдээд гал тогоо руу ороход тогооч нар бүгд түүн рүү дайрлаа. Энэ үед харин Лингвини түүнийг хамгаалахаар урд дуур нь орлоо. Тэгэд бүх үннээ хэлнэ. Лингвини энэ бүх гайхалтай жорнуудын ард энэ бяцхан харах байсан юм. Энэ итгэхэд хэцүүчгсэн. Та нар намайг хоол хийж чадна гэдэгт итгэсэн шүү дээ. Бид Парисын хамгийн гайхалтай ресторан болж чадна. Хэн надтай хамт вэ? Ингээд урам нугарсан тогооч нар нэг нэгээрээ рестораныг орхин явлаа. Коли төртөл урам нь хугараад түүнийг орхин явдаг. Ганцаараа үлдсэн Лингвини бүгдэд бууж өгөх үед эдгэрийг ажиглаж байсан Ремигийн аав нь Лингвинид итгэж хүүдээ туслахаар боллоо. Коли тарин Густавогийн урайг санаад ресторан руу буцлаа. Тэдний галт тогоонд байх үед ахлахын дуудсан эрүүл мэндийн шинжээч орж ирлээ. Тэд харин эрүүл мэндийн шинжээчийг хүлээд хөрөгчөнд хорчихлоо. Харахнууд бүгд цугларч Ремигийн удирдлагадоор хоол хийж эхлэхэд Лингвини зөөгч ихээр болно. Коли тарин галт тогоонд орж ирэх үед бөөн харах байж байна. Айгаад зүхтах гэхэд Лингвини түүнийг үлдээхээр ятгах чадна. Колид Ремигээс ямар хоол хийхийг хүсэж байгааг нь асуухад Францын энгийн ардын хоол буюу рататуйг хийхээр болов. Колид итгэлгүй байсан ч Ремид боломж олгоноо. Колид жорын дагуу хоолыг хийх гэж байсан ч Реми түнд өөрөөр хэрхэн хийхийг нь харуулв. Эцэст нь тэд хоолоо дуусгаж Энтон Эгод хүргэж өглөө. Энтон Эго хоолноос нэг л амсах үед шуулалд эртний дурсамжин сэргэв. Ремигийн хоол түнд баг байхад ээжийнх нь хийж өгдөг байсан амтыг санууллаа. Энтон Эго хоолоо амтрахыг идэж эхэлнэ. Хоолыг амссан ахлах тогооч амаа олохгүй идэж байснаа. Гал тоогоор ороод хэн хийснийг нь асуухад бөөн харах байгааг хараад цочордлоо. Мэдээж түүнийг бас хөргөгч рүү. Энтон Эго хоолныхоо сүүлийн тусал хүртэл идээд тогоочд талархах гэтэл Лингвини түүнийг бүх үйлчлүүлэгчдийг явах хүртэл хүлээхийг хүслээ. Энтон Эгоч зөвшөөрнө. Ресторан хаах үед тэд түүнд тогооч нь харах байсан гэдгийг харууллаа. Тэрээр түүнд хоолыг яаж хэрхэн хийсэн гэд бүгдийг нь үзүүлэх үед тэр зүгээр л талархаад өөр ямар ч үг хэлэлгүйгээр яваад өглөө. Хэдэн өдрийн дараа шүүмж гарлаа. Энтон Эго олон талаараа шүүмжлэгчийн ажил амархан. Бид бараг ямар ч эрсдэл хүлээдэггүй. Гэвч бүтээлээ бидний шүүлтэд зориулсан уран бүтээлчдээс дээгүүр байр суурь тамид байдаг. Сөрөг шүүмжлэл бичихч бас унших ч гэсэн хөгжилтэй байдаг бөгөөд бид түүгээр амьдардаг. Гэвч бид шүүмжлэгчд хүлээн зөвшөөрөх ёстой гашуун үнэн бол том зураглалаар харахад дундаж гэж голсон бүтээл маань бидний түүнийг голсон шүүмжээс илүү утга учиртай байх магадлалтай байдаг. Гэхдээ зарим үед шүүмжлэгч үнэхээр ямар нэгэн зүйлд эрсдэл гаргадаг. Тэр нь шин зүйлийг нээж түүний төлөө дугарч хамгаалах явдал юм. Шин авьяастанд, шин бүтээлд ертөнц ихэвчлэн хатуу ханддаг. Шин зүйлд найз хэрэгтэй. Өчигдөр орой би шин зүйлийг мэдэрсэн. Огтхонч санаанд оромгүй их сурвалжаас гарсан гайхамшигт зоог. Тэр хоол болон түүний бүтээгч хоёр миний дээд зэрэглэлийн хоолны талаарх ойлголтыг өөрчилсөн гэж хэлэх хүртэл дэндүү сул тодорхойлолт болно. Тэр миний дотоод ертөнцид хүчтэй нөлөө үзүүллээ. Өмнө нь би тогооч Густавогийн алдарт хинч хоол хийж чадна гэх хүрээнд итгэдэггүй гэдгээ нуудаггүй байлаа. Гэвч одоо л би түүний жинхэнэ утгыг нь ойлголоо. Хүн бүр агуу уран бүтээлч болж чадахгүй. Гэхдээ агуу уран бүтээлч хаанаас ч гарч ирж чадна. Ингээд тэд харахнаас болж ресторана хаалганаа. Эго шүүмжлэгч хийхэ болжээ. Ингэсэн ч тэд шинэ ресторан ээж Реми хинээс ч нуугдахгүйгээр хоолоо хийдэг болсноор кино маань дуслаа. Киночд байлаа.